Сайн байцгаана өрх үзэгчдээ нийт охид эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр хүргэж байна. Өнөөдөр тохиож байгаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр манай аймагт 1000 хүний жигсаал флаш моб болж өнгөрлөө. Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм а. Өнөөдөр 3 дугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин 8 тохиож байна. За энэ өдрийг тохиолдуулан манай аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн боловсролын байгууллагууд барилгын талбайгаас найрамдлын амрын талбай үргэлж одоо 1000 хүний жигсаал хийж байна. Тэгэхээр энэхүү жигсаал амрын талбайд 1000 хүний флаш мобоор үргэлжлэн энэхүү жигсаал нь 1000-аараа тэмцэн өрөөнд явагдаж байгаа. За энэ нь эмэгтэйчүүдийн эрхийг одоо эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг эсэргүүцсэн ийм жигсаал болж байгаамаа. За 1000-аараа тэмцэн аяны ерөнхий зохион байгуулагчаар хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх залуучуудын хөгжлийн төв ажиллалаа. Мөн хамтран зохион байгуулагчаар 8 байгууллага ажилласан байна. За энэхүү жигсаал нь барилгачдын талбайгаас амрын талбай хүртэл 1000 хүний 50 жигсаалаар эхэлсэн. За үүний дараа амрын талбайд 1000 хүний флаш моб бүжгээр үргэлжилсэн юм. 1000-аараа тэмцэн аянд ерөнхий боловсролын сургуулийн 300 сурагч, ихтэй сургуулийн 300 оюутан болон бусад аж ахуйн нэгж байгууллагын 400 залуу нэгдэж эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриаллаа. За Орхон аймгийн залуучууд хөгжлийн төвөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 1000-аараа тэмцэн гэсэн аяныг бас зохион байгуулж байна. Энэ аяныг хүрээнд Орхон аймагт байгаа төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн эвшлийнхэн, бизнесийн салбарын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гэх мэтчлэн мянган залуучууд маш олон байгууллагууд бас бидэнтэй нэгдээд өнөөдрийн флаш мобын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү флаш мобын зорилго бол дэлхийн нийтэд хүчирхийллийн эсрэг сас аргачлалын флаш мобыг дэлхийн олон орнууд одоо давлгаа маягаар өрнүүлсэн байдаг. Үүний үргэлжлэлийг бид нар Монгол улс тэр дундаа Орхон аймагта эмэгтэйчүүдэд хайрлаа, эмэгтэйчүүдэд хүчирхийллээс ангид байлгыг тэрний төлөө 1000-аараа тэмцэе гэсэн уриалтаагаар энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдөр хамгийн гол зорилго бол бид нар эмэгтэйчүүдийн баярын өдөр гэж баярлаж ууж идэхээс илүүгээр эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооё гэсэн уриандаар олон хүмүүсийг нэгтгэх, олон хүмүүс энийг ойлгох явдал байсан. Тэр олон улсын төвшөнд бол хамгийн одоо сонгогдох жишээ бол ерөөсө бүгдээрээ жагсах ямар юмны эсрэг тэмцэж байгаа гэдэг илэрхийлэх гол арга бол ерөөсө бөөнөрөө жагсах. Тэгээд тэр одоо зүйлийг эсэргүүцэх хөдөлгөөнөөр илэрхийлэх байдаг юм байна. Тэгэхээр яг тэрний дагуу бид нар бас манай залуучдын хөгжлийн төвөөс санаачлаад мөн одоо нийтдээ 9 байгууллага хамтраад энэ аяныг одоо зохион байгууллаа. Тэгэхээр хамтран оролцож хамтран ажил бидний дэмжиж энэ хүүтэн өдөртэй жагсаж одоо оролцсон нийт хүмүүстэй нийт байгууллага хамт олондоо шинэ сэтгэлийг талархад илэрхийлье. За 1000-аараа тэмцэн жигсаалд зэвсэг түвшний 186 дугаар анги онцгой байдлын газар, Баян өндөр сумын засаг даргын хамгийн газар, эрүүл мэндийн газар, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, хот тогтчуулах газар, Эрдэнэтийн дулааны цэглэхэн станц зэрэг төрийн байгууллагууд оролцсон. Харин хувийн хвшлийн ачид ихт Эрдэнэт Фудс компаниудаас гадна Сор Оптимист тэргүүтээ төрийн бус хэд хэдэн байгууллага 1000-аараа тэмцэн жигсаалд нэгдсэн. За ингээ манай Баян өндөр сумын зүгээс ингээд 15 хүний бүрэлдэхүүнтэй баг сумын ажилчид ингээд энэ хөдөлгөөнд ингээд дэмжиж сумынхаа зүгээс ингээд дэмжиж оролцож байгаа. Энэ жигсаалд оролцож ингээд дэмжиж байна. За яг өмнөх удаагийн жигсаал бол манайх орж байгаагүй. Энэ удаагийн жигсаал нь болохоор маш олон хүнийг одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад тэмцэхэд манай сумаас ингээ уриалаад өөрсдөө ингээд тэр үгнээ ингээ удирдах орж ирж байна. Ер нь эмэгтэйчүүд бид нар эрх чөлөөтэй байх хэрэгтэй бөгөөд ер нь эмэгтэйчүүдийн баярын мэндийг бүх олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг бүх эхчүүд олон эмэгтэйчүүдэд хүргье. Оролцож байна. Орхон бисүүд Хэдүүлээ оролцож байна. бид 40 агуул. Урд нь ийм жигсаал болж байгаагүй энэ удаа анх удаа орж байна. Ер нь ач холбогдлын юу гэж ойлгож байна? Гоё наа одоо 1000-аараа төвчөөдгөө эмэгтэйчүүдийн баяраар. Манай клубээс нийт 20 хүн орж байна. Баян өндөр зохицлын 30 хүүхэд ингээд 50-60 оролцоо. Одоо тэнд байгаа. Тэгээ энэ одоо манай бас 3 сарын 4-өөс 8-ны хооронд эмэгтэйчүүдийн хүндлэгээс арга хэмжээгээр 1000-аар тэмцээгс аян явагдаж байгаа. За энд манай Сор Оптимист хамтран оролцож байгаа. Тэгээ одоо эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх энэ арга хэмжээнд бид бүгд оролцоод баяртай байна. За юуны өмнө
кафаныхаа бүх октоодтай болон бүх эмэгтэйчүүд, эхчүүд, ээжүүдтэй Мартин 8-ны баярын мэнд хүргэе. За манай кафан болох дээр энэ эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аянд бас хамтдаа нэгдээд өнөөдөр ирж флаш моб бүжгэлээ. Маш их баяртай. За олоолаа нэгдэж бүжгийн хөдөлгөөнөөр хүчирхийллийн эсрэг тэмцэх хөдөлгөөн нь сүүлийн 10 жилийн турш бусад улс орнуудад хүчтэй дэлгэрч байгаа юм байна. За манай аймгийн хувьд өнгөрсөн 2015 оноос хүчирхийлэлтэй тэмцэх энэ хэлбэр дэлгэрсэн гэж үздэг байна. Тодорхойлбол хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх, залуучуудын хөгжлийн төвийн дэргэд энэ чиглэлийн сургалт явуулах Саса клуб байгуулагдсан. За тус клубад сургагч 30 багш ажиллаж хүчирхийллийн эсрэг тэмцэх бүжгийн хөдөлгөөнийг 1000 гаруй хүнд заагаад байна гэж хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх, залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч ярьлаа. Аймгийн засаг даргаар ахлуулсан холбогдох хэлтэс цагаандлын дараагаар мэрэгжилтнүүдийн төлөөлөл иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсох 2013-аас 2015 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулах уулзалтыг өнгөрөх 14 өдрийн хугацаанд зохион байгуулсан. За энэхүү уулзалтанд Баян өндөр жаргалан сумын нийтдээ 3500 гаруй иргэн оролцсон байна. Аймгийн удирдлагууд сүүлийн 3 жилд аймаг орон нутагт төрөнсөн бүтээн байгуулалтын ажлын тайлангаа иргэдтэй танилцуулах, иргэдийн амьдралд тулгамдж байгаа асуудал санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой уулзалтыг 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Баян өндөр сумын 22 баг, иргэд жаргалан сум гээд нийтдээ 3500 гаруй иргэн оролцож санал хүсэлт тулгамдж байгаа асуудлаа холбогдох удирдлагуудад уламжилжээ. Тухайлбал иргэдийн зүгээс уулзалтын үеэр цахилгааны тоолоор өөрсдөө хиндэг болох сууц өмчлөгчдийн холбооны талаар нийтийн тээврийн маршруттай холбоотой санал гомдлыг голлон илэрхийлсэн гэж байна. Иргэдийн зүгээс дөрвөн асуудлыг хамгийн ихээр тавьж байгаа. Нэгдүгээрт нь цахилгааныхаа тоолуурыг хяндаг болох, цаашлаад хяналтын тоолуурыг одоо гэртээ байршуулах, цахилгааны үн тарифтай холбоотой одоо санал хүсэлтийг хамгийн их тавьж байна. Хоёрдугаарт нь орон сууцны хорооллуудын одоо сөөхийн үйлчлэгээтэй холбоотой асуудал байна. За гуравдугаарт нь зарим чиглэлд нийтийн тээвэр маршрут, бугуун орд компани үйл ажиллагаатай холбоотой санал хүсэл гомдлууд ихээр гарч байна. За мөн бүсийн онцлогын эмчилгээний төвийн үйлчлэгээ чанар хүртээмжтэй холбоотой асуудлуудыг иргэдийн зүгээс их тавьж байна. За эдгээр асуудлуудыг аймгийн дарга өөрөг өгч, холбогдох хэлтс агентлагуудад өөрөг өгч шуурхаа шийдвэрлэж одоо иргэдээс гарсан санал хүсэлтэд яралтай хариу өгч эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилготой одоо ажлын хэсэг байгууллагатад ажиллаж байна. Ангаа сүрэн дарга маань хүрэлцэн ирсэн байна. Энэхүү уулзалтанд төр захиргааны байгууллага иргэдийн дуу хоолойг сонсож үйл ажиллагаанд тусгаж ажиллахад оршиж байна. Дээрх уулзалтын үеэр иргэдээс гарсан саналыг холбогдох хэлтэс албад түргэн шуурхаа шийдвэрлэж хариу өгөх чиглэлд ажиллахыг аймгийн засаг дарга үүрэг болгосон байна. Энэ хүрээнд ажлын хэсэг томилогдож ажиллахаар болжээ. Мэдээ үргэлжилж байна. GCI Эрдэнэ салбар байгууллага олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах баярын өдрөөр Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн ардын уран зохиолч Яруу найрагч Павуугийн лавг сүрэн Монгол Улсын гавьяа жүжигчин Болдоотор нартай хайрлаараа сэдвийн хүрээнд өдрөлөг арга хэмжээг зохион байгууллаа. Хайрлаараа уулзалт өдрөлөгт Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн ардын уран зохиолч Яруу найрагч Павуугийн лавг сүрэн гэр бүлийн үн цэний тухай эмэгтэй хүний хатан ухаан гэж юу болох зэргийг танин мэдүүлэх аж холбогдолтой лекц төлөвлөсөн юм. Хайрлаараа өдрөлөгт GCI Эрдэнэ салбар байгууллагын удирдлагын баг гишүүд дэмжигчид иргэд өргөнөөр хүрэлцэн ирж оролцжээ. Мөн Эрдэнэ хотынхаа бүх үзэсгэлэн гоогтуудтай олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах баярын өдрийг хүргэе. Үнэхээр хайрлаараа сэдвийн хүрээнд манай энэ Павуугийн лавг сүрэн маш гоё шигтгэн үг нь бол ерөөсөө хамгийн үнэтэй гоё л бол хань юмаа гэж хэлсэн. Өчигдөр нөгөө сүүг ирэлсэн аялгау тоглолт нь бол маш гайхамшигтай болсон. Тэгээд бас бид нарыг тоон бас энэ хоёр мундаг гавьяат маань биднэрт бас ийм үнэтэй сургаалаа. Хүн асуудалгүй амьдрал гэж байхгүй. Тэр болгоноос бас алдаа оноогоо ханыгаа яаж гомдоох вэ? Ханыгаа хамгийн сүүлд баярлуулсан мөч ерөөсөө хүний амьдрал тохиолдож жаргал зовлон тэр сайхан дурсамж дурдтгал өөрийнхөө зохиосон шүлгүүдээ уншиж гавьяа дуучин жүжигчин маань дуугаан өргөж гişүүд маань бас нэг нүдийг нээж сонирыг сайхан мэлаасан уулзалт болж байна.
GCI Эрдэнэ салбар байгууллагын тухайд энэ онд нийгэм олон нийт рүү чиглэсэн эзэнгүй мод төгсөх ангийн сурагчдад зориулсан эерэг өөрчлөлтийн давалгаа сургалт Монгол наадга төсөл гих мэтчлэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр чөлөөт микрофоноор үргэлжилж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын өдрийн хүрээнд бид чөлөөт микрофон аялуулж иргэдийнхаа сан сэтгэлийг сонсож баярын мэндчилгээг нь хүлээн авсан юм. Хүлээн авч үзсэн үү? Манай охтууд цөмөр 4 охинтой л дээ. Тэдэндээ баярын мэнд хүргье. Мартин гөгшөнтэй ч Мартин тав охид бас Мартин баярын мэнд хүргье да. Энэ өдрийг танаа гэр бүл яаж тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? Манайхан цөмөр цуглаар хөвгтөдөө цуглаа тэгэл тэмдэглэдэгтэй. Одоо битэр хүртэл ингээд явж илээ. Би Эрдэнэ татынхаа нийт эмэгтэйчүүдтэй эрүүл энхад жаргалыг хүсэн өрөөё. Баярын мэнд хүргэе. За сайхан баярлаарай. За баярлалаа. Телевиз үзэгч бүх олондоо болон телевизийн хамт олондоо хүүхнүүдтэй баярын мэнд хүргэе. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тогтоол Монголын нийт эмэгтэйчүүд эхчүүд өөрийн одоо хайртай хайна өр хүүхэд Монголын нийт ард түмэндээ сайн сайхан бүхнийг өсч эрүүл энхүүдийг хүсье. Ахын гэрийнхнийг одоо хүн яаж баярлуулдаг байж баярлуулна гэж юм хүнцүүлээд явж байна. За олон улсын эмэгтэйчүүдийн баяр ер нь бол дэлхийн нийтээр бол одоо энийг хүний эмэгтэй хүний эрхийг бол хамгаалах энэ өдөр бол одоо нийт дэлхийн нийтэд явж байгаад бол ахын баяртай байдаг. Зарим одоо оронд бол одоо эмэгтэй хүний эрхүүд нэлээд одоо хаалттай болтой байж тээ. Манай оронд бол харин сайхан одоо нээлттэй байна. Тэгэхээр энэ нь манай оронд төрсэн нийт эмэгтэйчүүд эхчүүд одоо нэлээд баяртай байдаг баха гэдэгт бахан баярж явдаг. За баярын мэнд хүргэе давгаа хүүхдүүдтэй. Одоо ингээд хүүхдүүд л ээжигээ баярлуулаад ингээд явж байна да. Энэ талбай руу л явж байгаа. Би бас нэг хүүхэд аваад явж байна. За олон улсын эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргээд бүх эхчүүдтэй баярын мэнд хүргье. Ажраа сайн сайхан үлгсээрэй. Ажтай өдрөг баярлуулаад явчихъя. Яг дэлгүүр өрсөөр хэлэл явчихсан. Сайхан баярлж байна. Оо сайхан. За хайртай олон улсын эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргье. Эрдэнэ татын бүх эмэгтэйчүүдтэй эрүүл мэнд сайн сайхныг хүсье. Мартин баярын мэнд хүргэе. Суртагдж байгаа хаа энэ байгаа юм шиг байна л одоо энэ урагтлагаас эмэгтэйчүүд хүүхдүүд одоо тэгэл юм байх шиг л байна. Баяр гэдэг чинь өргөн утгатай шүү дээ. Хүн өөрийнхөө би бол өнөөдөр хангалттай сайхан баярлж байна. Өөр хүүхдүүд эдгээр хүн чинь хүнийг баярлуулах өөр л байдаг. Өөр ихээр би 3 хүүхдүүд байна. 3 янзаар баярлуулаад явж байна. Одоо охинтойгоо өнөөдөр ингээл дэлгүүр харшаа гэсэл одоо тэгээд самтаа хоол моол идээл ингээ хүүхдүүд байна өгсөн мөнгөөр бас янз бүрийн гоёлын юм авах гэл ингээл явж байна. Хүний эрхийг хамгаалах гэдэг чинь айгүй том өргөн утгатай юм шүү дээ. Гэхдээ миний хувьд бол одоо би их хүн эмэгтэй хүнийхээ эрх үүргийг эдэлж яваа. Тэр талдаа жаргалтай энэ байдлын зөрчигдсөн олон хүн байдаг баг. Тэр хүмүүст л одоо хурц нийгэм маань жартан маань хурц ажилласаа л гэж би боддог шүү дээ. Одоо баярлуулах гал явж л байна да. Тэгээ. За одоохондоо бэлдэг л байна да. Оройхондоо бэлдэндээ. За хамгаа сайрт ханда Мартин амны баярын мэнд хүргье. Ер нь сэтгэлээ үг хэлж боддог шүү дээ. Тэгээ яавал аливаа нэг мөхөөсөө хэлдэр тийм ээ. Сэтгэлээ сааж сэтгэлээ үг хэлүүлэх сайхан юм болооч боддог дотор. За баярлалаа. Тэгээд ёо одоо Орхон аймгийнхаа нийт бүсгүйчүүдтэй одоо Мартин амны баярын мэнд хүргье. Мэдээллийн хөтөлбөр цахим мэдээлэлээр үргэлжилж байна.
Монгол эмэгтэйчүүдийн тухай онцлог 10 баримт. Монгол эмэгтэйн дундаж өндөр 157.7 см. За энэ нь тимч намхан эсвэл өндөр гэсэн үзүүлэлт биш байлаа. Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүд Герман, Австри зэрэг орнуудад байдаг бөгөөд тэдний дундаж өндөр нь 168 см ажээ. Тэгвэл хамгийн намхан нь Боливи эмэгтэйчүүд бөгөөд дундаж өндөр нь 142 см гэсэн үзүүлэлт гарчээ. Монгол эмэгтэйн биеийн дундаж жин нь 59.4 кг гэсэн тоо байна. За энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа юм. Монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 24.2. Мэдээлэлээс харахад монгол эмэгтэйчүүд 20-с 29 наснда хамгийн их гэрэлдэг байна. Бүр наривчилбал 20-с 24 наснда гэрэлсэн эмэгтэйчүүдийн тоо жинд орж байгаа юм. 2010 онд хийгдсэн Хуамын тооллогоор монгол эмэгтэйчүүдийн гэрэлтийн дундаж нас 24.2 гэж гарсан байна. Харин хятад эмэгтэйчүүдийнх 2389, Япон эмэгтэйчүүдийнх 29.3, Өмнөд Солонгос эмэгтэйчүүдийнх 29.8 байна. Дэлхийд хамгийн орой гэрэлдэг эмэгтэйчүүдтэй улс Швед, Исланд зэрэг юм. За тэдний эмэгтэйчүүдийн гэрэлтийн дундаж нас нь 33 байна. Харин Америк нэгдсэн улсын эмэгтэйчүүдийн гэрэлтийн дундаж нас 27 юм. Монгол эмэгтэйн сарын дундаж цалин 772.9 мянган төгрөг. Үндэсний статистикийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар манай улсын иргэдийн дундаж цалин 836.9 мянган төгрөг байна. За дундаж цалин ийм байгаач эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж цалинд бараг 130 мянган төгрөгийн зөрүү харагдлаа. Монгол эмэгтэйчүүд хэд насалдаг вэ? Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ бараг 10 жилээр урт насалдаг ажээ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2014 оны байдлаар 75.49 байхад эрчүүдийнх 65.91 байна. Муу мэдэн гэвэл Монгол эрчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалт хол зөрүүтэй байгаа нь асуудал юм. За гэхдээ Япон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 86 байдгийг бодвол Монгол эмэгтэйчүүдэд дундаж наслалтаа нэмэгдүүлэх боломж байж болох нэ. Одоо үзэгч та бүхэн бидэнтэй хамтран ажилладаг харилцагч байгууллагуудаас ирүүлсэн бизнес мэдээллийг хүлээн авна уу. Монголчуудын өдөр тутмын төдийг баярлал тэмдэглэлт үйл явдлаар эрхэмлэн гоёдаг алт үнэт идэлэл мөнгөн аяга мөнгөн товч зэрэг уламжлалт үнэт идэлэл хэрэгсэл гоё чимэглийн зүйлсийг нэг дор төвлөрүүлэн өнгө загварыг нь үргэлжүүлэн сонголт өргөнтэйгээр эрдэмчүүдэд санал болгож ирсэн Индранил алт үнэт идэлийн дэлгүүр эртний монгол орчуудын бэлэг ухаан авиас чадвар монгол урлагийн ухааны уламжлалыг харуулсан уур хийц төгс хосолсон мөнгөн аяга мөнгөн товч мөнгөн хослуудыг үнийн таата нөхцлөөр хямдралтай өнөр худалдан авах боломжийг Мартин 8-ыг тохиолдуулан хямдрал зарлажээ. Эрхэм тансгийн бэлэг тэмдэг болсон альбаад үн цэнэ улам бүр тодтогох үнэт идлийн сонголтыг танилцуулж байна. Мөнгөн хослол хийгээд алт үнэт идэл Маниад, Сингапур, Таиланд, Дубайгаас оруулж ирсэн алтан идлүүдийг хослуулан сонголт хийх боломжийг танд Индранил олгох болно. Эмэгтэйчүүдийн баярыг угтан сонголтоо наривчлан хийж илүү их хэмнэлт хийх боломжтой боллоо. Тодорхойлбол Индранил үнэт идлийн дэлгүүрт алт Маниатын идэл 40%, мөнгөн идэл 50%, мөнгөн аяга 20%-аар онцгой хямдарсан байна. Мэдээж охид эмэгтэйчүүдийн сонголт загварын чиг хандлагыг тодорхойлох алт мөнгөн Маниатын идэл өнгө загварын өргөн сонголттойгоор худалдаалагдаж байгаа шүү. Жилдээ ганц 2 удаа онцгой үнээр худалдаалагддаг алт мөнгөн идлүүд үнийн дүн бүрээсээ 20-50% хүртэл хямдарсныг дуулгалаа. Улаанбаатар хотын үнээр борлуулагдаж таны гар дээр очдог Монгол улсад худалдаалагдах албан ёсны эрхтэй стандартчлалт хэмжил зүйн газраас сорьцын баталгаа авсан алт үнэт идлийг танд Индранил санал болгож байна. Таны очих хаяг Төлөв дэлгүүрийн 2 дугаар давхар Индранил алт үнэт идлийн дэлгүүр. Харилцаагуудаас 9954 82 26. Улаанбаатар хотноо 2014 оноос байгуулагдсан үйл ажиллагаагаа эхлүүлсэн Сарас Бекерийн газар нь үйлчлүүлэгчдийнхээ цар хүрээг үргэлжүүлэн дэлж шин төрлийн бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд Эрдэнэт хотноо салбараа нээж энэ сарын 7-наас үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нийслэл хотын үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнээр хэдийн танилцуулсан Сарас Бекер 5-аас 10 төрлийн амтд билүү мөн төрөл бүрийн тэргүүнүүд 7 нэр төрлийн пирог, махан бүтээгдэхүүн гэх мэтчлэн олон төрлийн амт чанартай бүтээгдэхүүнүүд өргөн сонголттойгоор худалдаалж байна. Амт чанартай олон нэр төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийж эрдэмчүүд та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэ. Хаяг 3-22 дугаар байр. Харилцаа утасны дугаар 9908 67 91 9910 38 91. Өдөрч та бүхэнд оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ хүрлээ. Хөтөлбөрийн төгсгөлд цаг агарын мэдээлэлээ хүлээн авч үзнэ үү? Баяртай үзэгчдээ.